цавчааны тухай нэг амжилттай зүйл сонслоо. Урд нь нэг 10% цавчаа авлаа гэдэг бөө авилгалын эргүүд гардаг байсан шүү дээ. За тэгсэн чинь одоо нийслэлийн том төслүүд чинь мега гэдэг нэртэй мега хулгай болсон. За тэр меганыхын хэмжээ буюу тэр хулгайлдаг хэмжээ нь бүр 70% болсон гэж хүмүүс ярьж байгааг сонслоо. Хэрвээ энэ үнэн бол бүр энэ аимшигтай байгаа байхгүй юу? 1 сая төгрөгийн ажлыг хийх гэж тендер зарлаад 70% цавчаад яг үүндээ 300 мянгаар над ажиллаа дуусгах гэдэг хувийн хвшлийг шахдаг болж таарч байна л да. Тэгэхээр энийг бол шалгамаар юм байна. Тэгэхээр тэр хамтарсан ажлын хэсэг энэ мега хулгай буюу мега цавчааг яаж хийж энэ улсуудын яриад байгаа энэ 70% цавчдаг гэдэг юу нь үнэн бол энэний технологи нь яаж гарч ийн энэ технологиор нь задламаар байна. Даанч бүр сүүлийн үед Монгол компани ерөөсөө тендерт шалгархаа болцсон байхгүй юу? Монгол компани тендерт шалгарчих юм бол одоо цавчаа нийлэрчдэг юм уу яа тий. Энэ дандаа гадаадын компаниуд шалгардаг болсон шүү дээ. Бүх тендерт. Бордюрын тендер байсан ч гадаадын компани шалгарч байдаг. Тэгэхээр энэ ерөнхий тендер авж байгаа ерөнхий компани яг ажлаа хийлгэхдээ бол Монгол компаниудаар хийлгдэг. Монгол компаниуд нь дахиад бие чаднуудаар хийлгдэг. Яагаад гэх юм бол нөгөө 30% мөнгөөр ажил хийж байгаа учраас маш бага зардлаар, маш муу техниктэйгээр, маш одоо цөөхөн ажиллах хүчээр том ажил барьж авцгаадаг болж байна л да. Тийм ч учраас энэ нийслэлд бол ихэлсэн ажил гэж байхаас дууссан ажил гэж байдгүй. Энэ тэмдгүү ундуу сундуу ийм зүйл болоод байгаа юм байна. Тэгээд энийг тэр шалгадаг газар нь сайн шалгаарай. Тэр цавчааны 70% гэж ер нь үнэн үү? Би одоо буруу сонсог байгаа гэдээ дахин асуусан өчтөр яг барилга мэддэг хүнээс гэсэн чи тийм штэ бид нарт ерөөсөө тендер олддгоо хотын бүх тендерийг хятадууд авдаг. Авснууд нь тэгээд дараагийн шатныхаа хүмүүст одоо тий бүр бага мөнгөөр ажил өгдөг. Тэгээд тэр бүр бага мөнгөөр ажил авсан компаниуд нь бие чаднуудад тэргээ бүр хамтхан үнээр өгдөг. Тэгэд наа захын нөгөө хөдөлмөрийн хүйсний нөгөө стандарт, наа захын хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, наа захын тэрэг техник тиймнүүд бол хангагдхаа болсон. Компаниуд бол маш муу мөнгөн дээр маш хохиролтой ажлуудыг хийж байгаа. Тэгээд одоо энэ олон компаниуд мөнгө авч чадахгүй одоо юу болцохыг мэдэхгүй. Тэр цавчааг нь авсан, цавчааг нь өгөлцөж авсан компаниуд нь тэр дараа нартайгаа нийлээд одоо баахан хувийн компаниудыг хохиролтой болгоод ингээд дуусгах юм яах юм. Байдал бол ер нь айгүй бүхэг байна гэж ярьж илээ шүү. Тэгэхээр энийг сайн шалгаарай гэж би тэр хамтарсан ажлын хэсэгт хүсэж байна.